Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье. За ингээд таны амьдралд тохиолдох дараагийн сайхан зүйлс одоо юу вэ гэсэн ийм уншлага эхэлж байна. За оны өмнө одоо та бүхэн миний амьдралд одоо юу тохиолдох бол гэсэн ийм бодолтой байгаа бах гэж бодоод энэ уншлагыг хийж байна. За мөн одоо 12 дугаар сарын 11 дугаар сарын 25-наас эхэлж одоо 2025 оны одоо бүх ордын зурлагыг уншиж эхэлнэ. За ингээд эндээс харахад одоо энд одоо энэ мөнгө санхүүгийн асуудалтай эдийн засгийн байдал одоо мөнгө санхүүтэй холбоотой ийм юм харагдаад байна. За энд одоо мөнгө төгрөгийн асуудал байна, зөндөх асуудалтай байсан байна, үр шир тийм ээ. За бүр одоо шүүх цагдаагаар орсон тийм ээ. За тэгээд одоо хүнээс мөнгө авч чадахгүй байгаа юм уу? Аль эсвэл одоо цалин мөнгөний асуудал юм уу тийм ээ. Мөн одоо ер нь эдийн засгийн байдал хямралтай байгаа юм байсан харагдах юм. За дараагийн одоо blessing бол одоо энэ байдлаас гарах нэ тийм ээ. За энэ эдийн засгийн байдал муу байсан юм одоо ард хоцрох нэ, энээс холдох нэ. Энэ бол одоо бас мөнгө төгрөггүй одоо байна гэдэг бол маш их хэцүү л дээ тийм ээ. Энд бас маш их хэцүү байсан байдал харагдаж байна тийм ээ. Хэрүүл, уруул одоо хүн амьтантай маргасан мөнгөний маргаан гэх мэтчлийн мэдрэгдэж байна л да. За энэ дээр одоо гинтийн сайхан мэдээ ирэх юм байна тийм ээ. За энэ мэдээ бол одоо таныг энэ байдлаас гаргах нэ. За энэ дээр мөн одоо мөнгө төгрөгөө авч чадахгүй байгаа. Эсвэл одоо хууль шүүхийн асуудалтай байгаа улсууд хамрагдана тийм ээ. Энэ улсууд бол одоо сайн мэдээ авах нэ гэж ойлгох нэ. За мөн одоо ингэж эдийн засгийн байдал сайжирснаар та одоо амьдралын одоо амьдралаа одоо ахиж одоо өөрөө удирдах тийм ээ гартаа авах ийм сайхан боломж олдох нэ. За мөн одоо дараагийн нэг blessing зарим нэг хүмүүстэр бол одоо энэ ажлын дэвшил хөгжил харагдаж байна тийм ээ. Энд бол одоо хэцүү байсан бол ажил төрөл олдохгүй эсвэл тийм улсууд байсан бол одоо шинэ ажил орсон харагдаж байна. Мөн одоо ажил төрөл дээрээ одоо дэвших ийм бодолтой хүмүүс бол одоо бас дэвшсэн харагдаж байна тийм ээ. Мөнгө төгрөг цалин хөндлөө нэмэгдснээр одоо асуудал эдийн засгийн асуудлаа шийдсэн ийм хүмүүс харагдаж байна. За мөн одоо ажил юм уу одоо ямар нэг томилолтоор явсан улсууд харагдаж байна. За энд одоо энэ эдийн засгийн байдал сайжирснаар одоо амьдрал сайхан тогтох тийм ээ. За энэ одоо танд шинэ амьдрал чинь шинэ хуудас нэх ийм боломжийг өгсөн харагдаж байна тийм ээ. За тэгээд энэ амьдралын одоо нэг сайкл дуусч муухай одоо юу гэдгийг те хэцүү байдал ард хоцорч нэг одоо чаптер хаагдаж нөгөө чаптер нэгдэж байгаа юм шиг тийм ээ. Ингээ одоо эдийн засгийн байдал сайжирснаар гэр бүлийн асуудал одоо маш сайхан шийдэгдсэн харагдаж байна. Гэр бүл сайхан одоо аз жаргалтай, үр хүүхдүүдтэй сайхан байгаа харагдаж байна тийм ээ. За энэ дээр бас ажил төрөл мөн одоо ажил төрөл олдохгүй байсан одоо хэцүү байсан улсууд бол одоо бас ажил төрөл нэг биш нэлээд хэд гарч ир та бүр сонголт хийх чи ийм байдалд хүрэхээр ийм харагдаж байна. За мөн одоо энэ дээр бол бас зарим нэг хүмүүс бол одоо эдийн засгийн байдал хүндэрсэн хүмүүс ямар нэг одоо гинтийн нэг сайхан юм тийм ээ хүлээж байгаа юм байл да. Гинтийн нэг их мөнгө төгрөг орж ирэх ийм магадлалтай харагдаж байна л да. За одоо бас энэ дээр бас анхааруулж хэлэх юм бол одоо муухарлал одоо зүтгээд байхгүй шиг тийм ээ. Одоо болохгүй бүтэхгүй бол одоо шинэ ажилд орох сонголт хийх юм уу тийм ээ. Болохгүй бүтэхгүй бол одоо өөр замыг сонгороо гэсэн ийм мессеж байна шүү тийм ээ. За мөн сайхан мэдээ шүүх цагдаагийн усуу сайхан мэдээ хүлээж ингээ хэлчихсэн. За ийм сайхан юмнууд харагдаж байна.
За энэ дээр бас одоо ажил амьдрал дээрээ одоо бас өөрт хэрэггүй байгаа. Одоо ард хэцүү байсан юмнуудыг одоо үүрээд яваад байлгүйхэн шиг тийм ээ. Одоо эдийн засгийн байдал хамааргалцсан хэрэлцсэн юм эдийн одоо мөнгө төгрөгнөөс болж эсвэл одоо ажил төрөл дээрээ маргалдаж гарсан юу ч гэдгийг тийм ээ. Энэ мөн мухаа зүйлсийг одоо ардаа орхиод болж өгөөд урагшлаарай тийм ээ. Тэгвэл ийм сайхан юм харагдаж байна шүү тийм ээ. Зарим нэг хүмүүс одоо тушаал дэвсэж дарга цэрэг болсон ийм харагдаж байх юм аа. За ингээд та бүхэндээ баярлалаа. Ингээд амжилт хүсье. За ингээд хувийн уншилгаа хийсээр байгаа шүү. Мэдээлэл одоо description box-д байгаа шүү. За баярлалаа та бүхэндээ. Баяртай.